20 гаруй жил танилцсан хосуудаас урт удаан эвтэй харилцааны үндэс юу болох талаар асуугаад бүгд харилцаа хоорондоо сайн ярилцах хэмээн хариулсан ч үнэлэл бол хамгийн чухал гэдгийг тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номын зохиогч Марк Мансон хэлжээ. Тэрээр 9 жилийн турш блог хөтлсөн бөгөөд амьдралынхын чухал зүйлсийн нэг гэрлэлт хүж ирэхэд өөрийн блогтоо олон жил хамт байгаа гэрэлсэн хосуудаас зөвлөгөө хүсжээ. Мөн салсан хосуудаас ч мөн салалтын хамгийн гол шалтгаан юу байсан тухай асуужээ. Энэхүү асуултанд 1500 хүн хамгийн урт удаан үргэлжлэх хосуудын харилцаанд юу чухал тухай хариулсан байна. Тэрээр ярихдаа туслахтайгаа хамт 500 гаруй имэйл ирсний дараа салсан хосуудын ихэнх нь зөвхөн харилцаан дээрээ буюу ярилцах болон ойлголцоход анхаарч байсан. Тэдний хэлснээр бие биетэйгээ илүү их ойлголцсноор харилцаагаа бат бэх байлгана гэж үзэж байсан гэжээ. 20 гаруй жил хамтдаа байсан хосуудын хариултад нэгэн зүйл нийтлэг байсан нь тэд нэг нэгнээ хүндлэхийг чухалчилж байсан гэжээ. Хэдэн гаруй жилийг нэг хүнтэй хамтдаа өнгөрүүлэхэд мэдээж үйл ойлголцол нэг нэгнээ ойлгохгүй байх, мөн буруугаар ойлгох зэрэг маш олон ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Энэ нь энгийн л үзэгдэл юм. Харин үүнд хамгийн чухал нь хүндлэл үргэлж байх ёстой. Хүндлэл байгаа үед хосууд хоорондоо ойлголцохгүй байсан ч нөгөө хүнээ буруугаар бодохгүй, мөн тантай санал нийлээгүйгээрээ тэр хүн муухай хүн гэж бодогддоггүй гэжээ. Тэдний өөр байдлыг ойлгож, юмсыг арай өөрөөр хардгийг нь ойлгож хүндэлж чадвал хосуудын харилцаа хамгийн урт удаан үргэлжлэх юм.